Миний нутагч үнэхээр сайхан нутаг да. Нутгаа харахаар өөрийн ирэхгүй сэтгэл сэргээл. Эхнэрээ харахаар өөрийн ирэхгүй сэтгэлээр унаал явчих юм аа нэрээ. Яа идэ үз. Гэрээсээ гарч ирэл. Би чинь ямар сайхан нутагтай юм бэ гэж сэтгэл сэргээл. Эхнэрээ харахаар гал унаа явчих. Ядчихад нэг их хөгшин хүн шиг яриатай эхнэртэй болцныг хэлэхүү. Нэг үг хэлээл араас нь тийм үгүй юу гэлэх юм. Оо ирж яв. Яасан бэ чи ч одоо шороо бучгнуудаа тэндээс юу болсон юм? Юу болсон бэ? Юу болсон? Хүү Ганба. Яасан? Хүүшээ. Гү чи одоо юу хийгээд байгаа юм бэ? Яасан? Гү цаан чи үнэ тугал нийлээд нь штий. Тэгээ нэгд нийлсэн үнэ туглаж би одоо яах юм? Ямар тугалнуудыг татаж авчираад яагаад ээжтэйгээ нийлж байгаа? Яагаад ээжтэйгээ нийлж байгаа гэх юм уу? Битээ нэг юм ойлгомжтой юм ярьж чи. Энэ ёстой ингэж юм штэ энэ. Хүүшээ. Цаад Батайгинд чи хотоос хүмүүс ирсэн юм уу да? Тийм үгүй юу? Наад нэг муухай үгүй болоо штэ чи одоо. Тийм муухай байд юм уу? Муухай штэ. За бас тийм дээ ямар хөгшин хүн байгаа штэ. Ахиж хэлэхгүй заяа. Хүй нэрээ ахиж хэлэхгүй чаддаг юм болов? Тийм үгүй юу? Чи наад үгүй хэлэхгүй гэж болдгоо юм уу? За, уг нь одоо өстой тангарахтай. Нэг цаахад 10 литр сүү өгдөг алга үнэгээрээ тангарахтаа. Зүг. Ахиж хэлэхгүй. Сайн байна. Шүгөө. Ингээ тангарахтаа хүрдэг юм болоо яадаг юм бол? Тийм үгүй юу? Наад үг чи намайг одоо сүултээ ядаргаанд орууллаа. За, чи юунд нь ядардгийн? Ядралгүй яадгийг. Өглөө үүрээр гэртээ нэг сайхан унтж байгаа л нүдэ нэхэр нүүрэн дээр нүрээ тулгацсан. Өвгөнд гараад би цад ороод ирэхгүй. Тийм үгүй юу гэж байгаа юм. Үсээ задгаа тавиас ихсэлгсэн өмгөн дээл нүмерцэн. Өвгөнд гараад ороод ирэхгүй. Тийм үгүй юу гэж байгаа юм. Хар үүрээр ямар муухай цоглог байдгийг чи ч одоо. Тэгээд тэрнээс ч хойш чамаас айгаад нойр хүрхээ болчихж байгаа шүү. Үу яагаад гिचчээ. За чи өөрийгөө хэл. Би яасан? Чи одоо миний эр нөхөр юм уу? Миний хүүхэд юм уу? Эр нөхөрчл гэж бодоод яваад байгаа шүү дээ. Гү чи тийм ухаантай бол ядаж нэг тааман дээр унах татаад өгөхнээ яадаг юм бэ? Би одоо өглөө гүүгээ ингэ сааж штэ. Энэ гартаа хувангаад огч байгаа. Энэ гараараа унгаа татчих байгаа. Тэг ингэ сааж штэ. Ингэж яаж чад хар атар гүлийг нэгээр ирж унганд гიშгүүлч гээл. Жоо гэд. Энэ дээр хүүхд чинь мөсөж иж гүнд гიშгүүлч гээл. Минийхөө цаашаа яа дишүү. Тийм үгүй юу минийхөө. Гү ерөөсөө өдрийг ингэчл мар чин Ганбаа минь. Нэгд сайхан ингэ сааж болоод байгаа бол заавал намайг оролцуулах ямар хэрэгтэй. Энэ хүнийгээ. Одоо миний хөгшин энэ хүлдээ хийх ажил болоод авал ястай гоё болно доо. Дөрөв мөчөөрөө. Тийм үгүй юу? Тийм үгүй юу? Тавлаад байна уу чи? За тоглож ийн уучлаарай. Хөгшин бас өдөртөө энэгээр чи хийх ажил их байна. Чи одоо юу хийч вдэ Ганбаа? Гэхдээ манай нутгийн энэ муу ганц би хөгшин тавгаа ах вэ штэ. За. Тавгаа ахад би өдөртөө ус түлээгийн төгөөж өгч байгаа. Тэр адуу малыг нэргүүлж байгаа. Тавгаа ахын хүүн яваад сураггүй 10 хэдэн жил алга болсон. Нутгийн ганц би ядарсан хөгшөнд чи бид нар туслахгүй өөр хин туслах юм тийм биз дээ. За тийм ээ тийм. Тэгээд би төвчээд байгаа юм шүү. Тэгээг усмал чи өстө өөрөө ингэхгүй юу? Оо тавгаа харж штэ. За сайн байна уу тавгаа ахаа? Сайн байна. Хөөх таны зүстерээ ямар сайхан харагдчихна. Тийм үгүй юу? Харин л дээ. За тэгж жагаад би ус түлээг чинь зөөж өгнө заяа. За баяртай тавгаа ахаа. Баяртай хүм. Танаа энэ бүсгүй мө янзын яриа хөрөөтэй хүн шүү. Баяртай надад нэг сүү оруулж өгөөд. Та нохоо харих гэж байна уу? Тийм үгүй юу? Өөдөөс нь бүр хэлэх үг олддгүй юм байлээ. Димил би нохоо харих гэж байна уу? Тийм үгүй юу? Би хоёрын дунд ч одоо их сони яриа өрнөлөө штэ. Наадах чи харин тэгдэг юм уу? За хүн чир нас дээр гарахаар хоёр лимийг хүлээд юм байна да. За юу тэр вэ? Тэнгэрээс хур хизээ орхол тэтгэвэр хизээ тавих байл гэж. Тавгаах ингээд гой хөгжилтэй юм ярьдгийг шүү. Одоо хөгжилтэйгээ хат энэ хоёр нүдний хараа одоо бүр хол ойрын юмыг ялгаж харж танихаа байлаа. Одоо та нарыг одоо тулаад ирэхэд хүртэл одоо хинбэ гэж танихгүй шүү. Тийм үү? Тий. За хоёр чих бол одоо юу ч сонсгоо болсон байна. За ёстой тэгж худлаа яриад яах вэ тавгаах минь. Юм сонсохгүй нэг чи та чинь сонсох юмаа сонсоод сонсохгүй юмаа сонсохгүй царайлаа л явчихдаг юм байл ш. Тавгааха. Та залуу байхдаа их сайхан залуу байсан гэж өннөө. Үнэ сайхан залуу явсан. Тавгааха!
Та залуу байхдаа их агсан тавьдаг хүн байсан гэж үннөө. Эртээр яадар ширүү орсон шүү хүмүүн. Яа. Тавгааха. Таныг залуу байхад нутгийн хүүхнүүд араас чинь хуйлддаг байсан гэж үннөө. Үнэ араастагаа л явдаг байлаа. Энэ голоор таны хүүхдүүд нилээн хэд байдаг гэж үннөө. Ой тавгаах. Юм хэлсэн үү хөө? Яа. За боли ярьчих та зүгээр надад тоглоод байх. За. Хүүгээс минь ялгаагүй хөөд өөртөө яваа чихэр өгчөө. Оо баярлалаа. Ой тавгааха. Хүү гэснээс танаа хүү сүрэлт ирж байгаа юу? Ирлгүй яах вэ? Ирлгүй яах. Хизээ ирдгийг. Шөндөө л орж ирээд явах юм байна шүү дээ. Оо. Ажил ихтэй л гээл шөнөөр орж ирээд явах. Би ч одоо сүрэлттэй уулзаагүй бараг 10 хэдэн жил боллоо шүү. Хэн ямаагүй хаа. Тань дээр чи шөндөө ирдэг гэсэн юм шүү. Шөндөө ирнэ. За, гэрээтэй майжгын яах вэ? За би хойноос чи очноо л авгаахаа. Тэгэрээ хүмүүн. Иш зайлуу да мол авгаах. Хүүн яваад сураггүй 10 хэдэн жил алга болсон байхад миний хүү над дээр шөндөө ирдэг юм аа л гэж бодлоо ярих юм. Ой. Зүгээр үз. Зүгээр яасан? Ганцаараа солиот юм шиг яриад тах юм. Сая тавгаах ирээд явсан юм аа. Сая ийш явдаг дээлтэй юу? Тий. Хөргөд хүүгээл ярьж гинөө. Хүүгээл ярьж. Хүүн ирчээсэ тийм ээ. Харин Юурээс ирэхгүй тэгээд хүүгээ худлаа л яриад байгаа ч. удлаа ярьж сая ингэж байна. Миний хүү над дээр шөндөө ирдэг юм аа л гэж удлаа яриад. Бас худлаа дандаа зохиож ирдэг байхгүй. Ой зохино гэж би ингэж байгаа. Генисийн ном загтал бичиж чинь. За. Манай сум чинь авьяас алдарт хүмүүс олон байдаг юм байна. Сод хүмүүс. Манай сумын одоо нөгөө хяа балтаах ба штэ хурдангүйдэг. За. Балтаахыг явуулах гэж байгаа. За. Амар хурдангуй шонгийн мод тойрч гүгээд өөрийгөө араас нь харсан гэсэн. Өөрийнхөө араас харсан гэж юу? Тийм тойрч гүгээд. Өөрөө тэгэд л удахгүй би өөрийгөө араас нь өшгөлнө гэдэг лээ. Хурдангуйтай чи гэж өшгөх юм шиг өөрийгөө. Тийм хурдангуй. Тэгж хурдангуй. За. Бас зориг авах байна. Амандаа ус балгаад плеткэн дээр суугаад амныхаа усыг буцалтал сууна гэж байгаа байхгүй юу? Тийм төвчөртэй юм уу? Амар төвчөртэй. Гэрлээ ах байна. Адуун тавьж байгаа шавар дунаад энэ хүртлээ шавар цогдоо доороос ингээ шавар сороод өгтөн өөрийгөө үстэд гаргаад ирсэн стэйшн гэдэг. Өөрөө шавар зоогдчоод уу? Тий. Өөрийнхөө үснээс үү? Үстэд бүр иргдээр гөвөөс ихсэрсэн гэсэн. Үнэн үү? Ичгөө өөрсдөө даалуу тоглож байхдаа намайг үч гэж инээлтэд гэж тэр гороо намайг чайшлуулсан баха. Худлаа штэ. Худлаа тий. Тийм баха. Тэд нар яг чайшл манай сум чинь гой сум шүү дээ. Хараа. Цаад ичи. Танаа уйлж чинь. За, юу яа цаанда? За юу вэ? Үшээ сони ихтэй цаан чинь. За. Нөгөө нэг сүрэлт ирж чинь. Ямар? Яагаад тавгаах юм? Тавгаах юм. Тийм ээ. Дөнгөсөө ярьжсэн шүү дээ. Өнөөдөр шууд та яг ирж байгаа байна. Би тавгаах руу явлаа заяа. Заасуудаа. Сайн уу боёо? Сайн уу сүлтөө? Сайн уу? Ямар гоё юм бэ? Сайн уу мөхөртэй хөөе. Сайн. Үгүй чимийн усныг ингэж ирдэм байжээ. Чимээгүй юу? Хилээд байгаа юм энийг. Гэж байгаа шүү дээ. Хой. Тайрага сугталцаад байна. Наад хоёр чинь лови болсон. Яасан? Хоорондоо I love you болсон. Бид хоёр суусан. Тийм үү? Тийш. Нотгоос хосууд ирсэн байж та. За, миний өгсөн сайн уу? Сайн Хүнтэй суусан уу? Гүй, одоо энэ нутгийн чигийг арайгаар бол намайг ч одоо хүнтэй суулгаад нийлүүлээд ах юм. За. Одоо бүр нөгөө нэг эбэтэл суух татаад байна да. Эби гэж юм. Ягаад тэ нөгөө элбэг дөржлөх. Юрм гэж ч үү? Гүй, манай сумын худгийн моторчоо. Ёо. Нэр нь адилхан байхгүй юу? За, чи хагур байна. Би ингэдээр ганцхан монголчууд ам сурж ярьсан юм биш таа юу? Гадаад хүмүүс тэрнээс ч илүү ам сурж ярина. Намайг бас амар олон хүнтэй садгаж суулгаад одоо би сүйдээ мөн аажитаа сухад очиж шин. Аажи гэж. Хий. Анжелина Жоли. Анжелина Жоли хасаавра. Би яг монгол өсгөөдөө сонсоо. Тэр дээрээ монгол бүсгүүдээс уу тий? Өглөө бус хэлэхэд хүртэл хэцүү шттэ. Үнэндээ гараараа Анжелина Жоли хас. Амар сонсож байгаа шттэ. Аргал авчирсан юм уу Анжелина Жоли хас. Яа, за өөр юу вэ? Тэгээд ингэдэ найзуудаа инхийг сахиулна гэдээ нутгаас гарлаа шүү дээ. За. Тэгээд Иран, Ирак, голдоо Америкт л байна. Америк хүч. Америкснээс нэрээ Шаги багаар надад нэг минь дамжуул уу? Хэн блэ? Шавснагэр бандам хоёр. Хөө! Чи танд юм уу? Киноноос харсан удлаа. Сүшээ сүрдөө. Чамаг ирэхийг мэдсэн бол гамбатаа суудгүй дөөч. Тийм үгүй юу? Энийг ингэж хэлхийг мэдсэн бол туултаагаа суудаг байж. Тийм үгүй юу? Энэ волыг инкиг мэдсэн бол чамтай суудаг байж. За тоглож чинь да, тоглож чинь. Чи хүнтэй суугаагүй юм уу? Суугаагүй. Дэйтэд намайг тоохгүй, доотэд энэ би тоохгүй дундуур нь явж ийштэй. Тэгтээ хүнтэй сууж бас нэг хүсэх юм биш юм шүү бас заримдаа анзаараад халтраах байна шүү дээ манай. За. Янжмаа ихтэй суугаад амар зовж байгаа шүү дээ.
янжмагч алдрах амар дэрлэгдэх байхгүй. Нэг өдөр гитэ ганцаарх нь яваад орч өөр гэрэлтийн баталгаа гаргасан сууч ин. Яасан гэдэг чи одоо энэний хугацаа дуусна гэж байдгүй юм байх та. Гүэ халтрахаа наад ч ямар гадаад пассворд биш дээ гэсэн чинь хэрвээ хугацаа дуустдаггүй би лав сонгоолохгүй гэнэ. Амар өрөвдсөн шүү дээ өөргөө. Тэ над тэгээд боо ямар хүний хард суугаарэ. Янжмаа ихчгээ хүнтэй сууваа. Залуу байхдаа ахын зүгээр янжмааг 1 минут харахгүй бол өгчих гээд байдагсан. Одоо харахад үхмээр санагдаад ах. Тэгэл янжмааг жолж адуундаа явцаа гэж босоогүйсэн. Халтраахаа өөрөө арх уугаад байдаг байхгүй юу? Арх уугаад байгаа юм уу? Тий, арх уугаад харин янжмаагч дулдаа ингэж авч явж байгаа тий. Аргагүй шүү. Өөрөө арх уугаад байдаг. За тэр яг найзлаа. Аав сайн уу? Аав дээр байгаа. Аав дээр зорж явна найз нь. Аав руу орох. Сайн гэснээс муу аав чинь жоо биеийн чилэр гэсэн шүү. Тий. Юу нүцгэлээ? Зүрхэн өвцөн. Айгуу юу? Одоо яах вэ? Гайгүй баха. Тий. Нутгийн бүсгүүчүүд орж гараад настангуудаас орж гараад аавч аваа гайгүй. Гэтэ чи хараа зүрх муутай хүнтэй гинт орж болохгүй. Тий. Аюултай. Тий. Зүрх мөрх нь яах юм? Даралт нь яах юм? Аюулч баг багаар орцоо юу ингээд гараа ороод хөлөө ороод ийм гэж юу юм. Гос юм дасаг. Одоо юу гэж хэлмээр юм бэ? Ерөөс ингээ заяа. Гурлаа цугаарай. Чи малгайгаа дараад хаа шилжүүч. Бараг танихгүй шүү дээ. Тэгээд бид хоёр аав чи сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлийн сайхан дэвтэж хагаад тэгээд чи ааваа гэж гараад ир заяа. Тэгээ. За баяртай өгтөө. Ямар гоё болцсон юм бэ чи аа? Дахиад ирэхэд цоожгүй хаалга малчин танахаа гэдэг шиг. Энэ хаалгуудтай цой цурах хийж чадахгүй болохоор хамгийн төрөнгөө өөрчилж явах. За, наашаа яваарай. За, Очих юм уу? яваа. Зүгээр. Оо, за сайн уу тавгаахаа. За, сайн баха. Сайхан. Сайхан намарч гинөө. Сайхан сайхан. Сайхан. Хотоос найз ирээд газар нутаг үзүүлээ явж гин. Суу. Хотоос ирсэн. Хотоос ирсэн хүү. Тий. Тэгэл нутгийнхаа сайхан байгалыг үзүүлээд нутгийн ах トゥ өндрээр дагуулж яваа. Тий. Нэсүү. Одоо нутгийнхаа уулуу сангааллыг тайлбарлаад сайхан үзүүл харуулах юм ч байгаа даа. Тэгэлгүй яах вэ? Таних. За. Ой тавгаахаа. Ой би тавгаахтай юм ярьж байхад араас чи ингээд ахыг. Тавгаахаа. Ой би тавгаахтай юм яриад тийш. Тавгаах дуурахгүй нь өмнөөс нь дуурчээ. Ямар муухай юм ярих дуртай юм. Чи тэ цаашаа өргөслөөдөө ярилтаа чи. Чимээгүй байж байгаа шүү. Хүн рүү эргэж чаас гуцаадахын хайшин чи. Дугаа байж байгаа шүү. Үгүй энэ том биеийг эргүүл царгаж ядаргаа байдаг юм бах та энэ. Чи чимээгүй байж Тэгээ байгаа. цаашаа өргөслөөдөө ярил энэ том махыг яаж эргүүл чарж байна энийг. Чи дугаа сууж байгаа. Дугаа болцсон байна. Энэ ямар ядаргаатай юм бэ чи? Чимээг болцсон байна бэ? Гэхдээ чимээгүй л байл та. Дуу дугаа сууж штэ. Энэ ямар ядаргаатай юм бэ чи? Чимээгүй сууж. Ой тавгаахаа. Төрөхгөн дуурчаа. Танаа хөө сүрэлд ирж байгаа юу? Ирэлгүй яах вэ? Ирэлгүй яах. Хизээ ирдгийг. Одоо урчин хой. Мохоо маань энэ хойд уулын бэлт. Нэг дээрээс хийстэй портрет билүү? Тий. Тэр нисдэг зэрэгээр орж ирээд. За. Сүрэлтүү. Тийм ээ. Тэгэл тэр дээрээс чинь хөрхөнийг баахан бургаас мод будаа гойн буулгаж өгөөл. За аава хүүгээ эргээд иртэл нэг бэлэн юмар хоолцоо хийж байгаараа хүн дараа ирэхээр Монгол готл дээлийн өнгө хурдан буу авчирнаа л гэж тэгж яах вэ? За би нэр юм уу дараа хүүгийнхээ авчирч өгсөн Монгол готлын өмсөөл дээлийн өнгөөр нь дээр хийгээд нөгөө буугийн нэрэл нэг сумын төвөр алах юм. Манайхан чинь хүн нэрчж л гэх үү дээ хөр. Гэхдээ цаадах чи бүр онгоцтой ирсэн гэж юу? Онгоцтой. Боор ингээ дээр хурж ирээд ингээ зогсоод байгаа чи тар гэл. Тэгсэн хажууд нэг бүсгүй байна. Тэгсэн ааваа энэ миний найз бүсгүй штэ л гээл тэгж. Гэхдээ чи жоохон доошлаатах гал гэсэн доошлж ирээ харуулсан. Аюулгүй хөөрхөн л царай зүстэй хүн байна. Чи оруулж ирээ цай цуулгаад гаргадаг юм уу гэж. Ажил ихтэй л гэж байна. Яахаараа дандаа ажил ихтэй гэдэг юм. За дараавалыг дандаа дараа гэж за. Мөхөтэйг бүр баахан ярьлаа хөрх. Тэгээд би таны хажууд зогсоол чихэн дээр чи чанга орилоод байхад юм сонсдгүй хэрнээ. Тэр онгоцны дуу чимээд бас сонсож байна та. Ой. Тэр ингэх юм байна уу? Хүү маань нөгөө нэг юм цагаан хоолой шиг юм аман дээрээ барьчих юм. За. Хүү тэр нь зүгээр хэлж ярьж байгаа үг болгоны чихэн дээр зүгээр ян гал аваад ирэх. Аава тэнд нэг будаан өнгөрж явна. Пан.
Аваа тэр гоймон аваарай. Пан. Бүр айхтар тод сонсгодог юм байна. Зөө. Шинжэнгөө л мөхүүгийнхээ өгсөн юмнуудыг л наасан зөөж авчрах гэж нилээ юм боллоо. За. Ой тавгаахаа. Би танд одоо шууд нэг юм хэлчихв. За. Танаа хүс өрөлт ер нь ирдгүү үсттэй. Та дандаа ингэж худлаа яриха болооч. Манай нутгийнхан бүгдээрээ л мэдэн штэ. Танаа хүүч нь одоо яваад сураггүй 10 хэдэн жил алга болцсон. Тэгэхэд л миний хүү шөндөө ирдэг юм аа гэж худлаа ярьж ах юм. Тэ боё? Тийш дээ. Тий. Дандаа худлаа лавгах болох нисдэг дээр гэрэл сумаараа сонсохгүй юу гэж дээ. Худлаа хэлээ лавгах нь. Сүрэлч бүр бидрэг жоохон бахт яваа үсттэй. Тий. Жоохон бид чи одоо бид нар гэж би одоо хийдтiin би. Чамааг байтгаа өөрийгөө хийддэг мэдэхгүй байна уу? Ээж одоо мал даг гэж сургуулаас гаргацсан 20 хэдэн болов? Ми? 30 хэдэн болов? Ойрд ядраадах юм 40 гарцсан болов? Энэ баруунч хэм сонсох байгаа арай 60 гарчих байгаа. За арайч 60 гараагүй зүгээр. Цагаан сараас нэг дээшээ суу гэдэг юм л та гайг баха. Насаа мэдчихгүй хожим нэг өдөр бурхан болдог. Чулуун дээр нь тэдэн он гэж бичих нас байхгүй. Боёо төддөөдөө бичсэн бахад. Моёр. Нэр хүүч нь ирдгүү үсттэй тавгаахаа. Үннээл ах. Ирэлгүй яах вэ? Хүүгээ хүлээсэн миний зүуд нойронд шүн болгоно л орж ирдэг. Хүмүн орж ирэл гэрээ тойрол таахаг алхаал. Би ханаас нь хөөцөлтөөл али хаав нэг мүнсэт хийгээл шинжэнгөө юм бол хүүтэйгээ уулзсан гэхээс л бушуухан гуцаад илгээл унтах юм бол унтах болгондоо л зүүдлэх болгонд л мөхүүг нь ороод ирнэ. Зарим шин унтахаа болчихгүй гэж аах. Унтсан ч гэсэн зүүдлэхээ байчихгүй л гэж санаа зовжсон даа. Йоо ямар амар уянгалж байна. Биш лавгаха. Ингээ байж хүүч ороод ирвэл яах вэ? Хэдэлээ ингээ мөнгө цаа сууж гинт хүүч нараад ирвэл яах вэ лавгаха? Яг ингээ сууж ч ороод ирвэл Нэг л өдөр миний хүү тэгээд ороод ирнэ дээ. яг ингээ л байж чинь аваа. Би юу нэ? Аваа. Сүрэлтүн аваа. Миний аваа. Сүрэлтүн аваа. Миний хөө. Аваа таач. Ой лавгаа. Ой та яаж ийна лавгаха? Зүгээр үү? Тэсэхгүй штэ. Энэ мө зүрх хагараад өгөхөд өгнө. Зүгээр хэлэхгүй ямар муухай жүжиглдэг юм. Йоо нүдэнд ямар амар шууд гисгийн төлөөлч нүдэнд дараглаа сая. Шууд боё дагаа яваа гэдэг яа. Юу амар юм лавгаах туу айлгаа. Мөхүүгээ 10 хэдэн жил л ороод ирэх болов гэж хүлээлээ. Одоо хэрвээ ямар ч хэл чимээ өгөлгүй гинтингээл ороод ирэх юм бол энэ муу зүрх хагараал пидгээл унаад өгвөлгүй дээ. Хотоос ирсэн хүүгээ үү? Тий. За, хүүхдүүд минь сууж яах вэ? Ах нэг хоол хийгээд. Надад ч одоо бэлэн байгаа нь борцол байна даа. Хөгшин би нүдэж дэгтээ жил нэг шүл гаргаж ууд. Та нар шиг залуу улсууд юу ах? Сайхан зулгаагаад идэхгүй юу? Мөхүүгээ ирэхээр шинэ хоньыг цаглаал. Нэг зөөлөн махбуулаараа зажлаа л идэ гэж бодох. За, хүлээж яах хүүхдүүд минь ах нэг борцтой холбор хийгээд. За. Сонссон биз? Зүрх аяг шиг хагарнаа гэдэг үгийг сонссон биз? Тий. Аюултай тий? Аюултай. Одоо яах вэ? Яаж хэлэх вэ? Харин яах вэ? Эсвэл лавгах нүдийг бодчих юм уу? Тэгээ боолтын доороос нь далаа за хүүгийнхээ хөлийг харж байна. Гэцийг нарлаа, царайг нь нарлаа гэдэг. Гасмаар байгаа байхгүй юу? Харин тийм ээ. Эсвэл чи усан дотроос гараад ирэх юм уу? За ингээд гоё ингээд дагин шиг ингээд гараад ирэх юм уу? Харин яах вэ? Яах вэ? Сүрэлтөө. Ингээ. Одоо намайг ирсэн гэж аав битээ хэл заяа. За. Сая найз энэ аавын хэлдэг Монгол гутал дээжийн хурдан бүгийг авч чагаад би аавтаа нэг бүс айгүй гоё уулзсан заяа найз. Би одоо хүний ганц хүн ээж аавтаа яаж хоосноо ч уулзах юм. Хоосон. Би ажлын замаар нутгаа тариад явж байгаа байхгүй юу да. За, найз нь явдаа заяа. Улаанбаатар явдаа. Бүгдийг авчирч чагаад аавтаа айгүй гоё уулзсан. Удахгүй найз заяа. Хурдхан яваад ирье найзуудаа. Нэрээ. Лавгах тэр буугийн үүрээд дээлмэл готлбатлын өмсөө явал сумныхны амийг асан да. Тэгнь. Ялангуяа готов ах. Яасан? Готов ах тэр шинэ гэрийн найран дээр лавгахыг үйлүүлсэн гэсэн. Яг чиний үу чи мөн ч юм уу биш ч юм уу. Чиний үу ирэхгүй гэд лавгах амар үлсэн гэсэн шүү дээ.
эр хүний нүднээс нулимс гарахтаа удаан. Гарсан тэр нулимс нь үнний ганц гэрч хийж байгаа шүү дээ. Эр хүчигээр байжгаал пүлгээд унгаадаг юм шүү. Аа? Тэгдэг юм уу? Бид нар ч байнг үлдэх аав нар ч ерөөсөө уйлдгүй шүү. Ингээд аав нар ч ингээд дэс чигээр пүлгээд унгаадаг юм шүү. Аа, Тийм баха. тийм байгаа гэж. Хөөе, тэр гашаа ороо пүнцийн цаг хатчих ойлоо. Тэгээ. Сөрөлтийн аав тавгах цаг туснаа хоёлаа заяа. Энэ өдрөөс хойш их олон хоног өнгөрчээ. Яна ямар хэцүү юм бэ? Монгол гэр яндангийн аваад өрхийн бүтээч ямар гонигтай өөдгөр дарагдсан юм бэ? Сүлд яаж тгөө нэ? Манай өднийхөө мол авгаа хүүгээ хүлээсэндээ ирнэ гэж хичээд алга болчих. Тавга ахын биеийн ууланд гайгүй байсан юм да. Харин настангуу тэгэл хэлээ. Буянтан юм байдаг юм аа хүүхдүүд нь буян хийж амьдрал ингээд л. Одоо сүрэлтэд яаж хэлэх вэ? Ийм мэдээг чи одоо яаж дуулгадаг юм бол? Юу яах юм уу? Том битгэрээ чи хэлэх юм уу? За энийг хэлэхэд чи биеийн том жижиг ямар хамаатай юм? Чи идж уух юм дээр аливаа том битэн идэдгийг чи ийм мэдээг төрүүлээ хэлчихтэй. Хоёулаа хуваагаад хэлье. За хамгийн хэцүү үг нь одоо хинт таарахулаа. Муу аав чинь гэж хэлэхээр аман тогтохгүй. Өнөөдөр шууд ирж байгаа. Зам эвдрээд янзлцсан гэсэн. Өнөөдрийн шуудангаар найдвартай ирж байгаа цаадах чи. Ооё! Гамба! Миний хоёр найз. Яа! За хардаа. Аавтаас янзын гот тавтаач та найз нь. Бүдээж хийдэгчтэй бидээ. Хурдан бууг нь авлаа. Одоо нэг гоё уусья. Энийхөө аава. Яа. Яасан бэ? Ой. Сүрэлтөө. Чи нэг жоохон хурдхан шиг яваад ирэхгүй дээ. Яс. Муу аав чинь чамайг хүлээгээ хэлвэсэй. Би тэр хашаа хороо пүнз мөнзийн янзж өгөөл зүгээр л байж ирсэн. Тэгээд хэд хоногийн өмнө бит хоёр аавд чинь очиод ус түлээгийн төхүүлж өгөөл. Тэгээд байж ирсэн. Тэгсэн ч юм уу аав чинь би тэрд сайхан хоолцоо хийж өчөөл. Хоймрын авдралуугаа мөлхөөд Бурхныхаа урд байсан хөөргөө аваад та хоёр миний хүүдийн хөөргийг дамжуулаад өгчөөрэй гэ. та юу яриад байгаа юм? Удахгүй хүүхд чи ирэх чих чинь. Та хөрг мөргөө өрөөгч болдгоо мө гэсэн чинь. Ахих нь би ойртой чилэрхэд байна. Миний хоёр хүү миний хүүгээс ялгаагүй гэл. Тэгээд өчигдөр орой бит хоёр аав энд чинь ирээд тавга хаа бит хоёр маргааш танаад хүрээд ирье гэт Өглөө ирсэн чинь аав чинь Бурхныхаа хажууд өөрхөдөө бурхан болцсон байлаа. Хоёр найз нь аав чинь гიშгүй эргэж тойрсон шүү. Аав чинь чамайг нүдээ ширхэл харуулсан да. Их ч олон хүнээс өмөрсөн дөө чамайг. энэ хөөргийг миний хүүд заавал өгөөрэй гэж бит хоёроор дамжуулсан шүү. Ойлгохгүй шүү би авигаа санахаар ойлгохгүй шүү би Хүүгээ уучлаарай. авигаа санахаар Муу надаас юу л гортой хайжтэй. Аавтайгаан золгочоо. Аавтан үнсүүлчихэд явах минь яавтаа. Үлзийхээдээ найдан дотор өндөг шиг хөөргөн хөлөрч байдаг байлаа. Өчир чирэг цээжинд нь наалтахад өвлийн шин дулаахан хондог байлаа би. Уучлаарай аав.
Гүүгээ уучлаарай аваа. заяаны